За энэ өдрийн мэнд хүргэе. Энэхүү бичлэгээр Эрдэнэс 5 толгой төрийн өмчт хувьцаат компани Ногдол ашигтай холбоотой товчхон мэдээллийг хүргэх гэсэн юм. За Ногдол ашиг олгох шийдвэр гарснаас хойш Facebook хуудасуудаар инфлюенсерүүд маань нэлээд олон хүмүүс бол за энэхүү Ногдол ашигыг бол авсны оронд захилгаан станц барья. Хоёрын хооронд юм мөнгө хэрэггүй гэсэн байр суурь нэлээд олон хүмүүс илэрхийлсэн байсан. Миний хувьд эсрэг бодолтой байна. За яагаад тэр Эрдэнэс 5 толгой компаниг маань ерөөсөө 3 субъект эзэмшиж байгаа. Хамгийн том нь төр засгийн газар буюу Эрдэнэс Монгол нэгдэл гэдэг төрийн өмчт компаниараа дамжуулаад 81.5% нь эзэмшдэг. За хоёрт нь Монгол улсын иргэд 1844%-ийг нь эзэмшдэг. Гуравт нь үндэсний цөөхөн эдийн компаниуд тэг 106 орчим хувийг нь эзэмшиж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл дийлэнхийн үе 81.5%-ийг нь засгийн газар өөрөө эзэмшдэг. За энэ удаад 700 гаруй тэрбум төгрөгийн Ногдол ашиг тарахаар шийдвэрлсэн. Тэгэхээр энэний чинь 81.5% нь засгийн газар төчнө гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ мөнгөөрөө энэ 85-аараа тэр захилгаан станцаа барих ёстой. За харин иргэдэд ирж байгаа 208 тэрбум төгрөг бол иргэдэд очих ёстой. Хоёрт нь Ногдол ашиг олгох тухай энэ асуудал маань бол компани тухай хуулиар за түүнийгээ дэлгэрүүлээд тухайн компани дүрм зааснаар за төлөөлөл удирдах зөвлөлн заадаг, шийдвэрлэдэг. За энэ бол компани тухай хуульд байгаа заалт. Тэрнээс ямар нэгэн инфлюенсер улс төрч шийддэг зүйл бол биш. За энэ компани тухай хизээ анх байгуулагдсан, ямар хэмжээний нөөцтэй юм, сүүлийн 5-6 жилд ямар орлоготой ашигтай ажилласан, нийт хөрөнгө нь ямар үр төлбөр нь хэд байгаа нэмэх нь нийт Монгол улсын иргэдэд хэдэн төгрөгийн Ногдол ашиг тарааж исэн, хэдэн онд ямар дүнгээр тарааж исэн гэх мэт мэдээллүүдийг агуулсан бичлэг тустай байгаа. Энэхүү бичлэгийн доор комментээр оруулчихъя. Та бүхэн тэрийг нэг заавал үзээрэй. Ягаад гэхээр энэ компанийн хувьцаа эзэмшигч бол Монгол улсын иргэд бид нар. За энэ удаад бол 25 онд нэг орчим их найт төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. За санхүүгийн тайлан бол хараахан олон нийтэд мэдээлэгдээгүй. За тэгээд үүнээсээ нэг 700 гаруй тэрбум төгрөгийн буюу нэг хувьцаанд 65.55 төгрөг тарахаар шийдвэрлсэн. За ингээд Ногдол ашигаас бол 10% татвар суутгадаг. За тэгэхээр 1072 шиг бүтэн хувьцаатай хүн бол нэг 70,000 төгрөгийн Ногдол ашиг авахаар за үүнээсээ 10% татвараа хасахаар нэг 63 орчим мянган төгрөгийн Ногдол ашиг авахаар болж байх шиг байна. За тэгээ үнийгээ 4 сарын 30-ны дотор иргэдийн дансанд байршуулна гэж ийм мэдээлэл гарсан. Тэгвэл өмнөх онуудад ямар дүнгээр Ногдол ашиг тарааж исэн товчхон мэдээлэл хүргэе. За 21 онд бол нэг хувьцаанд 9 төгрөг, 22 онд бол 109 төгрөг, 23 онд 294 төгрөг, 24 онд 272 төгрөг тарааж исэн байна. Тэгэхээр 22-оос 24 онуудад бол бас ч өндөр дүнгээр тарааж исэн. За мэдээж энэ онуудад бол орлого огцон өссөн. Мөн үүнийгээ дагаад цэвэр ашиг өссөн. Жишээлбэл 21 онд 111 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан компани 2022 онд 1.3 их найд, 23 онд 3.5 их найд, за 24 онд за мөн бас 3 гаруй их найт төгрөгийн ийм цэвэр ашигтай ажиллаж байсан бол 25 онд орлого өмнөх 3 жилийн дунджаас 3 дахин буурсан. За үүнийгээ дагаад нэг хувьцаанд Ногдол ашиг маань буурсан юм байна гэж ойлгож болно. За надад бол энэ Эрдэнэс 5 толгой компани нэг ширхэгч хувьцаа байхгүй. За ягаад тэгэхээр би сургалтын төлбөртөө ашигласан. За үүндээ бол ихтэй харамсдаггүй. За харин миний хүүхдэд байдаг. За би хүүхдийнхаа энэ хувьцааны мөнгөөр бол Хаан банк ч гэдэг юм уу өөр Монголын хөрөнгөний зах зээл дээр топ 1-р ангилалд байгаа хувьцаануудаас бол хүүхдийнхаа мөнгөөр хүүхдэд зориулаад хувьцаа худалдаад авчдаг. За энэ удаад ч гэсэн би энэ 63 мянган төгрөгөөр нь харж агаад хувьцааг нь худалдаж авна.